Сайн байна уу? Яг гэж байна. Өнөөдөр л үтгийш нэр. Ер нь гэж мэдсэнгүү guys. Тавтай морил. Хаалгаачаарай. Тэгтээ гаднаас нь. Тоглосон. За манай бяцхан оромж тавтай морил. На шородор ороод гэртээ байгаа юм шиг бай. За яг бид нар миний Монгол ирснээсээ хойш амьдарч байгаа байранд ирсэн байна. Энэ бол Morning Star Singapore Residence гэдэг сүртэй нэртэй орон сууц байгаа. Яг одоо та бүхэн галтогоо буюу том өрөө буюу миний подкастын өрөөнд хүрэлцэн ирсэн байна. Сайхан том зайтай харж байгаа. Та яг энэ хэсгийг харсан байх ёстой. Энд золбоо битээр подкаст хийсэн. Би энэ суугаад золбоотын суугаад битээр подкаст хийсэн. Ер нь бол тусдаа офис юм өстөө түрээслэхгүйгээр шууд ингээ том өрөөндөө хийж айгу амар санагдсан. Ийш цаавар хэдүүл харцгаа ер нь хаана байрлалт юм бэ гэж та гайхаж магадгүй. Миний догшинд тавтай морил өнөөдөр маш гоё нартай өдөр байна. Харж байгаа. Гайхалтай харагдцтай газар байна. Та хэд зарим санаж байгаа. Энэ бол Монголын ганц олон улсын шоп. NT shop байгаа. Миний байнга үйлчлүүлдэг. Тэгээ шууд буугаал ингээл NT shop байна. Энэ наан хараа тоглоомын талбай байна. Хүүхдүүд тоглож байна. 1 2 3 4 5 6 16 хүүхд тоглож байна. Хүүхдийн талбайд ингээд 2 давхартай. 1 давхартай ингээд гаражтай. Тэгээ хасхан дээдсэн гаражтай. Тэгээд шууд ингээд 2 давхартай баг ингээд хүүхдийн тоглоомын талбай байна. Харж байгаа богд уул маань харагдаж байна. Гайхалтай. Маш ойрхон. NT shop-д бол байхгүй юм байхгүй. За, ийш явцгаая. Энэ маш сонирхолтой зүйл байна. Та юу гэж бодож байна? Энэ бол динозавр юм уу? Та итгэхгүй нү? Нэр шүү. Энэ яг динозавр юм уу шүү? Нэр ингэсэ. За, энэ их гоё ном байна. Засны ирвсийн талаар ном байна. Монголд одоо маш ховор, маш үзэсгэлэнтэй сүрлэг амьтан байгаа. Манай ах Бацаяа гэдэг ах зураг авдаг. Ийм харж байгаа ийм хөөрхөн харж байна уу? Ийм хөөрхөн. Зэрлэг муурнууд, зэрлэг ирвснүүд. Яа, энэ зурмыг хараа л та. Ийм сайхан гайхалтай зэрлэг, сүрлэг амьтад Монголд байдаг. Харж байгаа. Гайхалтай. Яа, сүртэй. Сүрлэг байгаа сте. Ийм гоё ном байна. Нэвтрхий тойл байна. Нэвтрхий тойл 3 ботоор байна. Манай хамаатнууд над бэлгэлсэн. Номын баяраар надад бэлгэлсэн номнууд байна. Ингээ телевизэр байна. Ингээ байдаг юмнууд байгаа. Ингээ хоолны ширээ байна. Цэцэг байна. Хөрөгч байна. Тэг хөрөгчийн нэрийг харуулдаг үлээ. За хөрөгчийн дотор чинь болохгүй юм юу байгаа лээ. За өнгөрсөн. Ямарсан харуулъя. Нэг их юм алга харж байгаа. Юу ч бэлдээгүй шүү. Яг бодитоор байгаа шүү. Сүү байна, тараг байна мэдээж. Ногоонууд байна. Энэ юу юм бэ? What? Ий манай бейс юм уу? Тэнэс тэр утасны мэдэхгүй. Хондор байна, байцаа байна, ногооны нухш байна, их ногоонууд байна. Энэ ногоонуудаар хоол ихгүй, зарим ногоонууд нь муутчихдаг байдаг. Тэг жимснүүд байна. Барагшуун байна. Бинцэн, нарсны боргоцоо байна. Жацарганы дос байна. Харж байгаа. Ах нь 30 гарсан. Гишүүний чанал байна. Говийн юу гэдгүүлээ? Өө чи бас дагаа марцсан уу? Халиар. Юу юм? Мангэр халиар. Өөртөө нөөцөн дээ. Яг тойруулаад тань те. Хүмүүл. Яа, тийм хүмүүл байна. Йоо, тийм билгүй дээ. За гихмэлчлээ. Өөрснөө сонирхолтой юм байхгүй. Энэ стор хэвийн бовнууд байгаа. Жохон удсан, шар тос байна. Жохон удсан, ер нь жохон удсан юмнууд байгаа. Тэг ингээд нэг зүйл хэлэхэд энэ байранд анх орж ирэхэд бол би 7 сарын 15-нд орж ирсэн. Хувцаа баг үүрэл орж ирсэн. Бусад бүх зүйл ингээд бэлнээрээ байж идэг. Түрээсийн байр нэрээ тэрхийлгээ маш түрээсийн байр. Тэгээ бүх зүйл нь ингээд байж идэг. Хөргөгч, одоо шарах шүүгээ ингээд аяг тавг зүгээр байхгүй юм байхгүй. Ингээл тоогоо шанаг зүгээр хувцаа аваад ороод ирэхэд л бүх зүйл бэлэн байдаг. Телевизэр, плэдэг юу гэдэг те байхгүй юм байхгүй. Та зүгээр хувцас аваад ороод ирэхэд л бүх зүйл бэлэн байна. Халбаг сэрээ, хувтаа, аяг, тавг, шанаг, хайруулын тавг юу гэдэг те байхгүй юм байхгүй. Халбаг сэрээ, хувтаа, аяг, тавг, шанаг энэ маш сонирхолтой зүйл байна. Одоо ч та бүхэн бараг өөдсөн байх туу эндээс. Сая subscribe-тай Golden Play button байна. Энэ манай аавын ахын зурсан морьтой Чингис хааны зураг байна. Маш гоё зурсан. Энэс аягүй сонирхолтой. Өмнө говьт явж байгаад Хамбогд сумын цэцэг дарга цолбоо битээрийг дуудаад тэгээ битээр тийм бэлгэлсэн. Орсон буур
гэдэг баг. Одоо орон орсон эрт хэмээх гэсэн үг. За энийг нэг битгий тоогоор за та нар юу ч хараагүй шүү. За энэ баг Францаас эртэл авчирсан цөмөд дотор 3 сар болж байна. Миний хэр удахыг харна гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Золбоог дүүрээгээд уухгүй байгаа. Халбаг сэрээ хувтайгаа аяг таван шанаг. За цаашаа явцгаая guys. Энэ хүү байр маань 3 өрөө тэгээ 2-0 тайгаа 80 илүү 90 м квадрат. Би энэ доор биччихье. Тэгээд ихний зочны өрөөний 0 байна. Тэгээд түрүүний хэлсэнчлэн ер нь та баг хувцас авчраад суухт болно. Альчуур нь цаанаас угаагаад 7 хоногт нэг удаа хүн орж ирээд зүгээр хамгийн юм чинь цэвэрлээд 2 анаа орж ирээд зүгээр хамгийн юм аяа таваач хүртэл угаагаад өгнө. Шалмал арчаад. Угаалгын машин байна. Ачуурнууд бэлэн. За унтлахын өрөө. Унтлахын өрөө байна. Гайхалтай тухтай. Энэ гэхдээ матрас нь би амар дуртай. Би нэг зайшгүй хэлэх хэрэгтэй баг. Монголд ирснээс хойш зүгээр л нам унтж байгаа. Зүгээр л нам унтж байгаа. Нойр маш сайн байгаа. Яг хаа агаартай холбоотой байх, сэтгэл зүйтэй бас холбоотой байх. Гэр бүл найз нөхдөдөө уулзаа тий. Гэхдээ энэ матрас бол бас ер нь бол матрас. Ер нь бол гоё яг тийм зөөлөн биш, хатуу биш. Яг ийм матрас ерөнхийдөө хайна гэж бодож байгаа. Хөшөрсөн байна. Зүгээр босъё. Далдан жагаад нурууга ийг болгоод яах вэ? Тэгээд ог хүнсний дааваг 7 хоног болгон гоё солиод өгдөг. Тэгээ ингээд бүр ингээд буудлын юу шиг ингээд нэг амар гоё болгоцсон байдаг. Тэр нь амар урамтай байдаг. Гэрэл байна. Ийшээ хоёр шиг ном байна. Skin in the Game гэдэг ном байна. Насим Талибын бичсэн ном байна. Шидэд мохлог гэдэг манай бүрийн бэлгэлсэн ном байна. Энэ манай Чамийн бэлгэлсэн авдар байна. Чамийн бэлгэлсэн авдар маань нөөт хадгалагч болсон. Монголд ирээд нэг уус сурсан зүйл гэвэл нөөт хадгалах байна. Нөөтөө сайн хадгалаарай. Тэгж хөөхөн овоо мөнгө олчт юм байлээ. Тэгээ баг овоо хэдэн төр 200-300 мянга төгрөг болсон шүү дээ. Одоо энийг хийвэл баг 500 мянга төгрөг. Easy cash guys. Тэгээд ийшээ уснууд байна. Миний хамгийн дуртай ус бол энэ байна. Customize хийлгсэн. Францд. Энэ үнэр нь тэгтээ аягүй гоё шүү. Гэхдээ одоо энэ үнэрнээсээ жоохон юу яагаад өөр тийм Montblanc Explorer одоо бол төрөж байгаа манай найзууд өгсөн. Аягүй дайжгүй. Энээс арай official хэм маягтай гэх юм уу? Ус Tom Ford. Эний чинь нийтээ жоохон хурц байсан. Энийг нэг төрөхгүй байгаа. Надад арай хурцтай тахсан байх шүү гэсэн Tom Ford-ийн Black Orchid гэдэг. Хольж дүрхүүл бас гайгүйж магадгүй. Хольж ингэж. Би яаж хольж дүрхлээ танаас харуулъя. Би ер нь хурц бол яадаг. Үнэртэй ус чид маань битгий намайг шүүмжлээрээ. Би бол усыг ингэж түрхдэг. Сайн жоо сонь болчлоо. Гэтэ ер нь бол иймэрхүү. Холоос. Одоо ингэж яг гоё таарцсан. За цаашаа явцгаа миний бяцхан хувцсны өрөө байна. Харж байгаах. Эндээ ингэж хувцснуудаа хийчихнэ. Эндээ ингэж шүүгээ мөвд. Ер нь шүүгээ сайтай шүү. Шургуул байна. Ер нь бол байхгүй. Тэгээ бүр юм эндүүд тавцсан угаасан юм өлгөдөг юм өлгүүртэйгээ хамт байж идэг. Алийг ч аваагүй. За мастер унтлах өрөөний 0 нэг иймэрхүү байна. Нэг онцгийн юм байхгүй. Яг л 0 дүүш ямар байдаг шиг. Тийм энэ айгу сонирхолтой гэж магадгүй. Удаан гэрэл red light-тай. Ер нь соёлнуудаас жоо уйдаадсан. Энэ айгу хөвгөлтэй болгосон. За харсан бах. Энэ соёл ер нь их дайжгүй. Хөвгөлтэй. Бас арай өөр мэдрэмж авах зүгээр. Авсан Facebook пэйжийг энэ доор биччихье. Халгаа брендийн юмнууд байна. Халгаа мөнгөжүүлсэн шампунь байна. Ангижуулагчтай шампунь байна. Ус ургуулагч маск байна. Миний үсний хэсэг бол унаад нэлээ эвүүцсэн. Тэгээд одоо бол буцаад маш гайгүй болсон. Халгаа нөлөө бас байгаах гэж боддог. За дараагийн хэсэг та бүхний маш дуртай хэсэг байгаа. Энэ бол мэдээж миний бичлэг хийдэг студийн өрөө. Бичлэгийн өрөө. Ажлын өрөө. Офис. Орт гоё. Бочтой убагийн ажлын өрөөнд тавтай морил. За, эхний анзаарах зүйл гэвэл гадаа бол ингэж харагдаж байна. Энэ ч амар гоё нартай өдөр байна. Ийшээ ч одоо юу байгаа юм бэ? Ингээд амх ургатхан, тэ халдвартай. Тэ ингээд чигээр ингээд 13 байна. Ийшээ одоо хотын зүүн зүг гэх юм. Халдварт одоо тэр харагдаж шүү дээ. Амьдрал буцалж байна. Бэтмений ажлаа энэ дээрээс хийж агаад аврах хүмүүсээ сонгодог. Нэг ч ямар гоё дулаах болчих тий. Хараа 100 болоод байгаа юм хайш юм. Гайхалтай зургийг та бүхэн харж байгаа. Миний төрсөн өдрөөр бэлгэлсэн.
зурсан хүн төвшөөгөө залуу байгаа. Утга учрыг харж байгаа. Аюу гой зурсан. Энд ингээ Парисын цамхаг, Парист энд ингээ Улаанбаатар ингээ YouTube харж байгаа. Гайхалтай. Энэ бас намайг зурсан зураг байна. Номны баяр дээр надад бэлгэлсэн. За та бүхэн харж байгаа. YouTube champ-ийн урилга хэдүүлээ 12 сарын 31-нд уулзах болно. Та бүхэн хүлээж үзээрэй. Энэ хүү компьютер санал хоёрыг бол та бүхэн харж байгаа. High-tech гэдэг газраас авсан. Монголд ирээд шууд компьютер хэрэг болсон. Ажлаа хийхийн тулд ориглоос Неогоос асуусан. Монголд юу ямар газар PC-г одоо маш хурдан угсарч очиод авч болох вэ гэдэг. Тэгээ High-tech-ийн залууч нар очисон. Аюу амар юм байлээ. Очоод үзүүлэлтээ хийлээл цаг хүрэхгүй хугацааны дотор нартлах нөрөөнд нь шижгэлсэн залуучууд шууд миний PC-г угсарсан. PC-г бол харж байгаа. Та харж байгаа. За миний PC-ний үзүүлэлтийг та бүхэн харж байна. Ryzen 7 7800X 3D гэдэг процессортой 32 GB RAM DDR5-тай RTX 5070 Ti график карттай дэлгэцэн 270 Гц-ийн Asus-ийн дэлгэц байна. Тэгш маань Logitech G Pro X2 гэдэг загвар байна. Тэгмэлсэн keyboard VGN VXE75 mechanic keyboard байна. Энэ keyboard ер нь аюу гоё. Даралт нь амар гоё. Би таад гоё микрофон ингэж яагаад гарч байгаараа. Гоё даралт. Тийм энэ бас аюу чухал шүү. Энэ талаар хүрээд. Энэ бас аюу чухал. Энэ болохоор high-tech дээр өөртөө нь байсан аюу амар хоёр ийм одоо хөл гэх юм уу? Дэлгэсний хөл шууд ингээд залгаа ширээтэй холбоол хоёулын ингээд хийчих нь аюу амар. Тэгээ стрим хийнэ гэж дод угаасаа хоёр дэлгэстэй дэлгэц авсан. Хоёр дэлгэстэй байх нь мэдээж амар. Нэг тал дээр нь чата уншаад ч юм уу те стримийнхаа үзүүлэлтүүд нь хараад нөгөө тал дээр нь яг үндсэн стримийг хараад. Камер бол нөгөө камер байгаа. Та хэд зарим нар мэдэх бах. Надаас овоо удаж байгаа Sony ZV-E 10 гэдэг загвар байгаа. Ленз нь болохоор Sigma 16 мм-ийн Sigma байна. Аюу гоё дайжгүй ленз. Яг энэ сууж хөдөлгөөнгүй хийж байгаа үед бол аюу дайжгүй. Гэрэл маань болохоор энийг тэ high-tech-ээс аваагүй санагдаж байна. J Mary гэдэг нэртэй гэрэл байна. Нэг юм гэрэл авах хангалттай гоё болчдөг. Миний хэрэглэдэг микрофоны таад ямар микрофон хэрэглэдэг ингэж бодож магадгүй. Шүрээ манайхан шүрээ гэдэг юм бэлээ. Шүрээ ихчийн брендинг MV88 Plus гэдэг нэртэй микрофон байна. Шууд уцаа хийгээл тэгэл тусдан сайхан авч авчна. Тэгээ та хэд үнийг сонирхож иж магадгүй энэ бүхэн бүгдээр ороод энэ stream deck make орж байгаа шүү за. Elgato-гийн бүгд ороод 12 сая төгрөг болсон. Дэргэд нь ингээд хараад хахад үнийн хувьд бол аюу дайггүй боломжийн санагдсан. Нэг учруу амар нэмж бол зардаггүй. Тэгээ баталгаатай хугацаатай баталгаатай. Та зүгээр очиод бараг шууд үзүүлэлтээ хийлээл. Тэгэл арчлах нөрөө зүр хитэн залуучууд ялцуулчин. Тэгээд үйлчлэг бол аюу таалагдсан. Тэгээ high-tech-ихэнд баярлаа. Тийм нэг таад төшиг одоо юу гав мав барьцсан явж ингэж бодож иж магадгүй. Энэ ингээ гарны бэлтгэл хийдэг юм харж байгаа. Ингээ нүгээр хэр хатууга ингээд бараг боксын бэлтгэл ер нь бол ингэж бэлтгэл хийж болно. Энийг гоё чангалаад гар руу овоо орж нэ чангалаад нэг юм бол бүр чанга Hand Grip Mongolia гэдэг пэйж хууснаас надад бэлгэлсэн. Ганц 2 удаа хийж үзсэн. Ер нь аюул дайжгүй мэн. Боксинг. Шууд мөрлөө амар орж шít. Тийм гол юм мартсан байна. Та хэд намайг бодох бах. Болчдоо ба яаж алмаас олоод байна гэх тэ. Нууц нь бол ердөөлийн харж байна юу гэж байна. Энэ дээрээс харж бол би алмсыг хайж олсон. Бүр 1962 онд хэвлэгдсэн ном байгаа. 75 мөнгө гэхлээр чинь хэд гэсэн үг? Нийт хүрэх хүрхгүй үү те 75 мөнгө гэхлээр. Тэгээ энэ өрөө бол уг нь бол 3 өрөөний 2 унтлахын өрөөнийх нь 1 унтлахын өрөө байсан. Гор байсан. Тэгээ би шууд өөрсдөд нь хилээд
энийг офис болгоно ширээ оруулаад тэр санал оруулаад тэргээд оруулж өгсөн айгу шуурхай үйлчилсэн Morningstar Residence-ийнхэндээ баярлалаа. Тэгээ би энэ хөшгийг солиулсан нэрэ бичлэг хийхэд бол нар оруулахын тулд нэлээ юм зузаан бараан хөшиг шаардлагатай байдаг. Тэгэхгүй болохоор нар орж ирээ жоохон баг алдаг гэх юм уу да тий. Тэгээд энэ сандлыг оруулж өгсөн, ширээг оруулж өгсөн. Тэгээ ер нь надад аюу гой тулсан. Яг ингээд би бөмбөг аваад дээрээ. Та хэд гоё юм үзүүлээ. Ийм урт коридорт гоё сагс мөмийн бэлтгэл хийж болно. Харж байгаах. Энийг манай камерамен авч өгсөн. Төрсөөр энэс ингэ сууж агаад өөдсөн үедээ өөрийнхөө шидэлтийн чадвараа. За эхнийхаараа оруулах уу guys. Лайк дараарай. Хэрэг оруулаад бүгд лайк дараа шүү. Эхнийхаараа үз. Специал ямар ч кат хийгээгүй те. Эхнийхаараа шүү. За хоёр дахь. Shit. Би ч гоё шидэж шин. Харж байгаах. Ямар ч булхайцаагүй шүү. 3-аас 2 гайхалтай. Нийт уг нь гоё асч мастай. За тэгээд та бүхэн миний Монголдо ирээд 3 сар гаруй хугацаанд байсан байрыг харлаа. Тэгээд 3 сар гаруй хугацаанд бол маш гоё тухтай байж чадсан. Зөвхөн ажилдаа анхаарлаа төвлөрүүлээд өөр юмд бол санаа зовохгүй амар байсан. Цүнхтэй хувцастайгаа орж ирэл тэгээд шууд амьдэрч байгаа юм чаа. Тэгээд миний ярьсан бүх зүйл ороод тэгээд машины гараж ороод сарын 3.5 сая төгрөгөөр одоо түрээлсэн. Тэгээд ялангуяа гадаад байдаг хүмүүст яг Монголд нөгөө хаяа богино хугацаагаар ирдэг шүү дээ. Тэгээд айлд байх хэцүү. Тэгээд байр зохицуулах хэцүү үед бол яг ийшээ ирвэл бүр тохиромжтой санагдсан. Тэгээд сараас гадна өдрөөр бас та бүхэн түрээлж болно 10 хоногор 7 хоногор Монголдо ирж байгаа. Эсвэл богино хугацаанд байр хэрэг болсон бол энд шууд байрлаж болно. Тэгээ энэс арай өөр маягийн бас 3 өрөөнүүд байгаа. Гэхдээ энэ байрны зөвхөн 3 өрөөнүүд байгаа. Нөгөө арай өөр төрлийн 3 өрөөнүүд одоо орж харуулъя. Одоо хэдүүлээ арай өөр төрлийн 3 өрөөнүүд орж үзцгээе. За энэ болохоор ингээд доторх одоо юу гэдэг нь зураглал нь арай өөр 3 өрөө байгаа. Ороход бэлэн болсон. Шкаф, савнууд ийм их байна. Харж байгаах манайхаас бол арай өөр. Ингээд яг ороод суугаад бэлэн болсон. Тоогоо шанаг, аяга юутай ингээд ийм том өрөөний юм байна. За ийшээ явцгаая guys. Зацсан уу? За нэг юм унтлахын өрөө байна. Хав харж байгаах. Хөөрхөн, ер нь хөөрхөн, тухтай. За ийшээ орлоо. Том унтлахын өрөө нь орлоо. Ер нь бол нэлээд том харж байгаах. Ийшээ ингээд энэ бас нэг арай том, арай жижиг гэж бас хоёр төрөл байгаа. Энэ болохоор бүр том нэмшгүй нь ийшээ ингээд сунгацсан. 2 ортой, нийт 3 ортой, шкафтай, сейфтэй. Хувийнхаа юмудаа ингээд хийгээд цаажлж болно. За ийшээ 0 өрөө байна. Энэ нь болохоор 1.0-тэй юм шиг байгаа юм. Манай болохоор 2.0-тэй. Тэг ингээд сайхан альчуур ингээд ихвэд сайхан ингээд тавьчин 7 хоногт нэг удаа хуурж бүгдийг сайхан цэвэрлээд ингээд ийм болоод орхичтойгоо ер нь бол аюу амар мань зан шиг юм залхуу хүмүүст бол их амар санагдсан. Угаалга машин байна. Би таад өөртөө тэгэл угаалга машин угаамаа угаагаад өөртөө өлгөөл сайхан ороход бэлэн харж байгаа. Ер нь бол бүх зүйл бэлэн. Okay guys, ороод ир. Байрны нэг давхурт ийм хөөрхөн 3/3-ийн сагсны шийд байгаа. Харж байгаах. Тэгээд ширээний террас байна. Сагсны стандарт талбай байна. Тэгэхээр ерөөхдөө ингээд энэ байр түрээсэлж байгаа. Доороо давхар зааланд одоо түрээслэгч нар хүссэн үед орж ирж сагс мөмөг тоолох боломжтой. Гой юм хийж дурч үзэж болно. Гой юм хийж дурч үзэж болно. Хэмтэлчлээ. Хөөрхөн юм хийж болно. Хөөрхөн юм хийж болно. Харж байгаа. Ер нь гой хөөрхөн. За. Бэлэн үү? Ой, энэ чи балтгүй юм биш ой. Ой. Уучлаарай.
хэвтрүүлчлээ уучлаарай. Өөд энэ цаг агаарын тест тоглож болно, волейболын бөмбөг байгаа. Бүр ингэж орж иж гүүж болно. Би бол хаяа зүгээр орж ирээд ингэ гоё хоёр чиг гүйдэг. За тэгээд иймэрхүү guys. Та бүхэн ямар ч байсан мэд явлаа. Орсонгүй юу? За юу нэ иймэрхүү дээ guys ер нь. Тэгээ ер нь бол ингээд ингэсгээд тэгээ дуусчихдээ Morning Star Residence маань гаднаас иймэрхүү. Тэгээд орж ирэхээр ингээ харагдана. Энд ийм хөрхөн кофе шоп та. Уг нь бол энэ хаяа онгорхоо биш. За тэгээд булчинтай уу баан ерөөхдөө сүүлийн 3 сар гаруй хугацаанд ингэж амьдралаа. Тэгээд удахгүй дахиад нэг home tour хийн гэж найдаж байна. Одоо энэ байрнаас туризм байраас гараад яг өөрийнхөө байр руу орно, бүрийн наагаас эхэлнэ. Энэ шиг юм бүх тавилган цаанаас юм даварцсан юм гэж байхгүй бах. За тэгээд guys бүгдээрээ лайк дараарай. Тэгээд дараагийн бүсээр уулзлаа. Түр баяртай guys.